Сүүлийн төрийн өмчийг хувьчлах хэрэгтэй тэгжгийн маань сайд дарга нар төрд юмаа шахаж алдагдaltaй ажилдаг байдлыг зогшооно гэж ярих болжээ. Гэхдээ иймэрхүү үг яриа хаанаас гарч ирээд байгааг нь маш анхааралтай ажиглаарай. Төр засгийн зүгээс ийм яриа гаргаж байгаа бол үүнийг нь шууд эсрэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Яг үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг сэдвээр шуугаад эхэлж байгаа бол эрх баригчид ямар нэгэн том луур ихээр хөрс сүрэ бэлдэж байна гэсэн үг юм. Тэдний хэлдэг үг нь Монгол ашигтай гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх хэрэгтэй гэж сурталддаг. Тийм үг сонсгол юм бол яг үнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад л ашигтай харин Монголын иргэдэд түүж ашиггүй байна гэсэн үг юм. Оюу толгой 5 толгой ноён үүд бороо хөшөөд гэх мэт бүх орд газар үйлдвэрүүдийн хувь зай үүнийг баттай нотлно. Тэгээд яг одоохондоо төрийн өмчийг хувьчлах цаг нь огт болоогүй. Бүр огт болоогүй. Хувьчлал явагдлаа гэж бодоход төр засагт байгаа хэдхэн луурчдал мөнгөөр зодоод авна. Хоногийн хоолой яа гэж байгаа ард түмэн ямар юмаа хувьчлалд оролцох вэ? Тэгэхээр тэр дээгүүрээ хувьчлал явагдаад доогуура улмал ядуурна гэсэн үг юм. Ард түмний амжиргаа дээрдсэн ядчил 10-аас 20 айд аж ахуйн нэгжүүд хамтраад дуудлага хуралдаанд оролцож санхүүгийн чадамжтай болсон тэр цаг үед л өмч хөвчлөлийн тухай ярьж болох юм. Одоо бол боломжгүй. Ердөөл нөгөө 20 гэрүүд ээлж дээрмэ хийж байгаа хэрэг юм а гэд ойлгох хэрэгтэй. Тийм болохоор ард түмэн төрийн бус байгууллагууд өмч хөвчлөл нэртэй дээрмийг одоохондоо зогсоох талаар тэмцсэн дээр болно.